Авилгал бол зөвхөн эрүүгийн хуулийг чангатгаснаар бол багасгах гэж юусэн харахгүй байна. Тэгээ асуудлууд нь угаасаа энэ том төрийн өмчит компаниуд, энэ тусгай зориулалттай сангууд, за өрсөлдөөнийг боомлсон энэ хуулиуд байгаад байдаг. Асуудал үүсээр зүгээр нүүрийн солиол тэгээ нөгөөх юм дахиад өргөжлүүлдэг. Нэг хэсэг концесс гэж яаж байгаа л одоо дараа нь 4% хөвшлийн түншлэгээл хуулийг солилцсон. За одоо ингээ хөгжлийн банк гэж явж байгаа л одоо нэг экспорт импорт банк болох юм уу, ямар банк болох юм мэдэхгүй байна. За сая тариалал эрхлэх дэмжих санг одоо корпорац хэлбэр рүү шилжүүлэл ингээл ороод ирж байгаа юм л да. Тэгэхээр бидний авилгалыг төр өөрөө энэ асар хэмжээний өмчтөө. За тэгээд дээрэс нь төрийн оролцоо асар их байхаар тэрийг дагаад энэ авилгалчин гараад байгаа юм л. Хөрсөө бид нар цэвэрлэхгүй л бол энэ авилгал угаасаа багасахгүй. Тэрийг дагаад энэ том одоо энэ хууль хяналтын байгууллагын давхар томрол хяналтаа сайжруулж байгаа гээл энэ хууль хяналтын байгууллагын томрол бүсгүн томрол ингээл явчихж байгаа юм л да. Тэгээ одоо ингээд нэг байнгын хулгайч хайсан ийм шинжтэй болох гээд байна л да. Тэгэхээр энэ цаашдаа энэ дүрийн энэ засгийн газрын тусгай зориулалтын сангууд одоо 13 сан байгаа. Экспортыг дэмжихээс бусад зорилгоор эсвэл одоо яг импортын бараа бүтээгдэхүүн өрсөлдөөж чадах чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх эсвэл экспортыг нэмэгдүүлэх зориулт бүхий сангаас бусад ер нь энэ сангууд ер нь багасгах бодлого байгаа эсэх. Одоо бид нар энэ хэрэгжилтийн тайлан сонсохоор энэ сангуудын талаарх ерөөсөө тайлан орж ирдэг.